Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Сайн байна уу? Одоо миний бичих гэж байгаа үйл явдал надад тохиолдог гэж гисэн манай суманд болж ирсэн. Намайг хүүхэд байхад манай суманд 2 хөгшин амьдардаг байлаа. Тэр хоёр өөрсдийн хүүхэдгүй төрүүлэх боломжгүй байсан юм лээ. Тэгэд 2 хөгшин ганц хүү өргөж авсан. Тэр хүүн энэ үйл явдал болсон тэр онд оюутан болоод хот руу явчихсан байсан юм лээ. 2 хөгшин болохоор хашаага дүрээслүүлж амьдардаг. Тэр жилийн эмэгтэйчүүдийн баярын өмнөх нь тэр явдал болж. Тэдний хашааг дүрээсэлж суудаг залуу тэр шөнө улс амтан цуглуулаад аригтчиж лтэй. Өвгөн ч бас халамцуухан байж. Тэгээд дүрээслэгч залуугинд явж ороод хүн амтан цуглуулж арихуулаа гэд баахан харааж загинжуугаад гарах гээд иргэсэн байна. Тэгсэн чинь нөгөө залуу энэ насандаа биш юм аа гэхэд дараа төрөлдөө эргэж уулзах байлгүй гэх маягийн юм хэлсэн байдаг. Өвгөн ч юм бодсонгүй гараад явчихаж. Маргааш нь түрээслэгч залуу хашаандаа боогод өгцөн байхыг олсон гэдгийг. Энэ явдлаас хойш 2 сар орчмын дараа юм уу та ямар ч л байсан дөнгөж 5 сар л гарч байсан юм. Их хэмжээний цасан шуурга тавьдаг юм байна. Манай аав тэр үед ланд 80 машин тавьсан болохоор цасан шуурганаар алга болсон хүмүүсийг ирэхээр онцгой байдлынхан туслаад хамт явсан. Маргааш өглөө нь аав ээж хоёрын ярилцлагыг сонсож байх нэ нөгөө 2 хөгшнийг осгож өгсөн байхыг нь олсон байна. 2 хөгшин сумаас гараад хөдөө явж байгаад машинаасаа бууж 500 орчим метр яваад осгочихсон байж. Өвгөн сүгдөө түлдчихсэн, эмэг нь өвгөнийхөө мөрийг дэрэлсэн байдалтай байсан гэдгийг. Тэр шуурганаар их олон хүн эндсэн дээ. Цасан шуурганы үеэр болсон бас нэг явдлыг ярив. Манай сумаас аймгийн төв хүртэл 100 гаруй километр байдаг юм. Нэг залуу яг шуурганаар аймгийн төвөөс моциклтэй гараад явж илтэй 10 орчим километр яваа зогссон байгаа юм. Маргааш өглөө нэрлэхийн тэр залууг 9 минут болсон. Яаж амьд үлдсэн бэ гэхээр манер моцикл асаалттай нь ганцганд байсан давуугаар мотортой хамт өөрийгөө бүтээгээд шүнжэнгөө моциклоо тэрч дулаацаад амьд гарсан байдгийн гэлээ. Би настай хүн асардаг ажил хийдэг юм. Гэрт нь байрладаг болохоор мөнгө төгрөг үргэх нь ч бага. Гэхдээ хөгшин хүний өтгөн шингэнтэй зуралт харахаая Монгол хүн байж ийм ажил хийх чигчтэй гэж боддог л доо. Тэр бүхэн тэндээ хөөрхөн жижигхэн Чингисийн удам гэсэн юм яваад байдаг юм шиг байгаа. Гэхдээ цалин гайгүй. Индиана мужийн нэг жижигхэн хотод бараг 90 төгсчсөн өвгөн асрах ажилтай болдог юм байна. Хор тавдрын сүүлийн шатанд орчихсон хэвтрийн өвгөн байсан л та зайлвал. Эхнэр нь болохоор өөрөөс нь 10 дүү хөшөө. Би хаасайтай өөдрөг улаан христч явгаа. Гэхдээ л эхнэр нь өөрөө дал нилээн гарчихсан болохоор өвчтөө нөхрөө асрахад туслах хүн хэрэг болсон юм байлээ. Тэдний байшин амар гоё тухтай байсан. Ханаар нь дүүрэн үр хүүхэд ач хужийнхан зургуулгөөтэй. Өвгөн болохоор хөөх юмтай амар өрөвдмөр бараг үгч дуурахгүй хэвтрэн болчихсон. Юм дуурахаараа сулхан л ганц 2 үг хэлнэ. Тэгэл өдөржин таац ширхтэй л хэвтчихдэг байлаа. Ажилд орсон эхний хэд хоног яхав өвгөнийг хооллох, эмийн хідэн цаг уулах вэ гээл өнгөрчихсөн. Тэгээд гэр орны цэвэрлэнэ бас. Эмгэнтэй жахав ойр зур юм ярьдаг байсан болохоор надад сайн байлаа. Өвгөнийг өнгөрдгийн хэд хоногийн өмнө л төө. Нэг орой түүнийг эмгэнтэй нийлж усанд оруулчихад оронд нь нэвтүүлж байлаа. Намаа ганцаараа өвгөнийг хэвтүүлж чаддаг болохоор эмгэн доошоо галтгоороо орж цай чанах гээд явчихсан. Тэгээд өвгөнийг орон дээр нэвтүүлчгээд хучижсэн чи нүдний буланд нэг юм сүтгэний тэдий. Эмгэнийг буцаад орж ирсэн болов уу гэд харсан ч байгаагүй. Нэг юм бодсон ч хөө. Өвгөний цагийн имийг уулгах гээд бэлтжээлээ. Тэгсэн чин дахиад нөгөө газараас нүдний буланд бүрсээс юм харагдаад болтгоо. Тийш нь огцом эргээд харсан чин нээх өндөр хар сүтгэнсэн юм харагдах шиг болсон. Нүдээ анивчаад сайн харсан чи алга болчихсон байлаа. Эвгүй санагдаал хэлсэн. Нилээ орой байсан болохоор гудамжны гэрлийн сүүдрийн болов гэж утсан л доо. Гэхдээ л хамаг бийж хүүцээд айдас төрөвдөж байх шиг. Дараа нь иймэрхүү явдал хэд удаа болсон. Галтгоонд аяг угаачгаа дээш өвгөний өрөө рүү орсон чинь дээрээс нь нэг юм тонгоогоод байх шиг хальт харагддаг байгаа.
Цочоод дахиад харсан ч байгаагүй. Өвгөн рүү очсон чинь нүд нь нөгөө юм байсан газар руу тас гүлрүүстэй байж идэв. Та зүгээр үү, би энэ яаж ийн гэсэн чинь he's here гэл амар эвгүүд хурч билээ. Хин ирж гисэн бэ гэж асуух гэж чаддгүй мэлээ. Тэгэл ер нь эвгүй санагдаад ажлаа сольдог ч юм уу гэж удсноо. Ийдэг балаа юм бодоод ч яг уу цалингаа бүтээ авъя гэж утсан л тоо. Бас эмгэнийг өрөвдөөд тэднийхээс гарч чадаагүй. Өвгөн нас ордогороо эмгэн намайг дэлгүүр явуулсан юм. Дэлгүүрээс баах юм авчаад буцаад ирсэн чинь эмгэн нөхрийнхөө орны хажууд суугаад гарын натхад өглөөд сууж ирсэн. Нэх удахгүй болчихжтэй гэж бодож исэн ч яг цаг нь ирэхээр амар эвгүй юм байлээ. Эмгэнд бол би харсан юм аялаагүй. Элдэв 7 юм дунгасч хүний сэтгэл тийм хийгээд явах байдэ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Чехийн Прагаас бичиж байна. Би энд нэг бааранд зөөгч идэх юм. Хөл хөдөлгөөн ихтэй болохоор шөнө 3 гээд таадаг газар. Тэр үед би байраа сольж шинэ газар түрээслээд удаагүй байсан. Өмнөх байрнаас маань жоохон мяа хуучин байр л да. Гэхдээ түрээсний ямтхан болохоор бараг олзуур хажих орсон. Нэг өрөө гэртээ ирсэн чинь нойлын өрөөний гэрэл асаалттай байж гин. Би уг нь гарахаас өмнө бүх гэрэл цэглэгаанаас салгачхад гарддаг юм. Түрээсэн дээр нэмээд тогны мөнгө төлдөг болохоор хэмнэт сурсан. Бас ширээн дээр тавьсан аягуунаа тагарчихсан байна. Хулгай орчихчтэй гэж удсан ч юу ч алгуулаагүй байсан. Тэгээд цэвэрлжгээд ундах гээд орлогоо явсан чи амар өмхийн өнөрмөртөд эхэлсэн. 100 хөдөө явчаад ирэхэд тог тасраа төрөгчөнд байсан мах муудчихдаг шиг үнэргээл бодчих. Шөстэй цаваа. Тэр шүн би хар дарж зүудэлсэн. Бараг сүнсэн даруулсан мах уу. Сэрүү юм шиг мөртлөө хөдөлж чадахгүй амар айгаал байсан. Тэгсэн чи манай гэрээс зайл гээд чийхээр хэн нэг хэлэх шиг болоод байж үлээ. Арай гэж сэрээл өглөө болгосон дөө. Хэд удаа яг ингэж даруулсан. Нойлын өрөөний тэндээс л нөгөө дуу гараад авах шиг байх юм. Манахаас зайл гээл. Ер нь миний юмнууд байр байрандаа байна гэдэг ойлголт бараг байхгүй болсон. Утасны зэнгэлэгчээ яг санаж аваад орон дээрээ тавьж гараад эргэж ирэхэд ширээн дээр байж байдаг ч юм уу нэг тиймэрхүү явдлууд. Тэгээд юмтай байр байна да гэж бодоод түрээсээ цуцлаад тэр байрнаас гарсан да. Самэно би Америкт амьдраад бараг л 10 жил болох гэж байна. Өмнө нь угаагч зөөгчөөс эхлээд барилга дээр хүртэл ажиллаж ирсэн. Нутаг боцчмаар үе зөндөө байсан ч гэсэн хэн ч албатаагүй би өөрөө л явсан гэ дуулаад тисдэг байлаа. Тэгж явж байгаад нэг өдөр таньдаг монгол ах хүүтэйгээ юм яриа сууж исэн чи трак өрөөл цалин сайтай гэж зөвлөсөн. Ер нь ч анх эрэхтэй трак өрөөл цалин сайн гэдгээрээ сонсчихсан байсан л та. Тэгээд жолооны CDL лиценз аваад нэг компанид ажилд орсон юм. Хол замд жолоо өрнө гэдэг чи ёстой ядраад гэж ажил юм байлээ. Энд чинь тэгээ зарим зам дээр шүн машинч зөрөхгүй газар байна штэ. Тэгээ эхэндээ тохил зоол явдаг байлаа. Одоо ч сурчсан болохоор тэр юм уу гайгүй. Гэхдээ нэг удаа амар сони юм тохиолдсон. Трак өрөөд удаагүй л байсан үе. Далласаас Феникс орох замаар шүн явж илаа. Шүн 2 цаг өнгөрч исэн баг. Нөгөө машинч зөрдгөө замаар нь бараг анх удаа явсан юм. Би бараг нойргүй шахав. Колонктор зогсгуулгандоо кофе ууж, Red Bull, Улаанбаатар аваад яваад байлаа. Тэгэж олон цаг явхаар сүүлдээ машины гэрэлд замын шугам гуйвэд байгаа юм шиг харагддаг юм хэлээ л дээ. Яаралтай хүрэх ачаа байсан болохоор л тэгж явсан юм. Тэгсэн чинь замын хажууд машинтай зэрэгцээд нэг юм гүүгээд байх шиг харагдсан. Би 80 мильтэй явж байсан болохоор ямар хурдан амтан бэ гэж бодоол давхиад байлаа. Тэгсэн чинь нөгөө сүйтгэнсэн юм чинь зам руу орчихсон. Амтан дайрчлаа даа гэж бодоод торомсоо гიშгсэн. Тэгсэн чи юм өргөж байгаа юм шиг мэдрэгдээгүй. Трак маань ч арай унчхал зогслоо. Хамаг би салганаад хөлсж ихраад явчихд юм байлээ. Ямар өмнө нь амтан дайрч байсан ч биш. Бууж харах гэснээ бас жоохон жирэхэд хаалгаа онгоолгоод гიშгүр дээрээ зогсоод урагшаа өнгөсөн чи
юу ч байгаагүй. За өстө нойргүй явснаас болоод хийм ард солиорч байгаа юм байх таа л гэж бодсон. Тэгээд толгоогоо өргөд урдах зам руугаа харсан чи тэр хоолоос хүн шиг бараан юм машин руу чиглээд ирж байна. Өмнө нь дээр үеийн тээврийн жолооч нарын аимшиг яриамаараа зөндөө сонсдог байсан болохоор ч тэрөө голд хүйт дагаал явчихсан. Буцаж суугаад хаалгаа хааж түгжээд тэтэрчгтээ гიშгчгчүүлээ. Нэг мэдсэн чинь жолоогоо зуурсан 2 гарын ал хүлэрчгсэн 80-90 майл хурдтай явж байсан дөө. Толиндоо харахаар хүн хажууд гүгээд ч гамшиг санагтаад санаа дагаад илдэв юм бодогдол ёстой баалаа. Мотор хөнгөнөхөөс өөр чимээгүй. Тэгэхээр нь YouTube орж авхлан сонсож дагаж дуулж байж л арай тайвширсан та. Тэгээд 3 цаг хэртээ яваад хүрэх газар очсон. Тэгсэн чинь төлөвлөгөөт хугацаанаас өмнө ирчихсэн байдаг байгаа. Нойр хоолгүй, кофе, энерги ундаа уугаад тамхитатад яваад байсан болохоор хийм харсан ч үж магадгүй. Саяхан өөрийн чинь трак руу тохиолдсон явдлууд гэд бичлэгийг сонсоод нэрээ энийг бичиж явуулъя гэж шийдсэн. Дандаа сонсдог шүү амжилт. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана ТV хаяг руу бичээрэй. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.